Оюуны ирээдүйн сургуулийн алах сургуулийн түүхийн танхимыг эх оронч танхим болгонд огчулж өглөө. Аймгийн цэргийн штабын хамт олон уг танхимыг орчин цагийн зэвсгүүчэн үүсгэн байгуулагдсны 105 жил Монгол цэргийн өдөрт зориулан уг санаачлагыг хэрэгжүүлжээ. Монгол Улсын ерөнхийлөгчөө зэвсгүүчний ерхий командлагчийн санаачлагаараа Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн эх оронч төмд төсөл 21 аймагт хэрэгжээ. Аймагуудын цад даргын тамирын газар цэргийн штаб болон цэргийн хүрээний байгууллагуудын дунд төслийн уралдаан зарлаж, оргил сайхан даргатай Дархуул аймгийн цэргийн штабын төсөл шалгарч 8 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Мөн аймгийн цад дарга хилтэс агентлагын дарга нарт хүүхдийн төлөө бүтээлч ажил эхлүүлэх уриалгыг дэвшүүлж, сургуулийн орчин сургуулийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд төслийн санхүүжилтийг эх оронч танхим болгохоор зорьсон гэж дэд хурандаа оргил сайхан ярьлаа. За энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн эх оронч төмд зорилттой төслийг бас хэрэгжүүлж байгаа. За мөн одоо аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аз жаргал дарга бүх хилтэс агентлагийн дарга нарт нэг сургуулийн орчинд нэг бүтээлч ажил өрнүүлэх юм уриалгыг дэвшүүлсэн. За түүний хүрээнд одоо Дархуул аймагт байрлах төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нартайгаа бид нар хамтраад зэвсэг хүчний одоо 105 жилийн Монгол цэргийн өдрөө ухтаад энэ хүүхдүүдтэй эх оронч танхимыг одоо ингээ өнөөдөр хүлээлгэж өгч байна. За энэгээр юу зорж байгаа гэхээр мэдээж одоо хүүхдүүдийг бас цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх. За мөн одоо Ахмад Дайчин Баатарлаг ахмадуудынхаа бас гавьяагийн одоо хүүхд залуучуудаа ойлгуулах. За мөн одоо альва нэг хор зуршлаас ангид байлгах гэх ингээ олон хичээлийг бас энд оруулахар зорж байгаа. За мөн Батлан хамгаалахын сайдаас болвол одоо яг орон нутгатаа байрлах одоо ерхий боловсролын сургуулиудад бас эх оронч танхим байгуулах одоо үүрэг чиглэлийг бас өгсөн. Түүний дагуу бид ингээд хамтраад ингээд энэ танхимыг байгууллаа. Би Дархуул аймгийн оюуны ирээдүйн сургуулийн 7-гийн Аяр Орон багштай 7-5 ангийн сурагч хишигт орж байна. Манай ангийн эх оронч өлгөд өрөөл анги болгож өгсөн төрийн ах гис нартай зөндөөх баярлаа. Энэ хамгийн анхаарал татж байгаа ангийн 100 гаруй талд байгаа Монгол улсын газрын зураг их анхаарал татсан хамгийн дөрөнд орж ирээд тэгээд манай ангийг бүр сэтгэлээсээ гоё чимгэлж яаж гисэн янзлж өгсөнд төрийн албанд хаагштай баярлалаа. Оюуны ирээдүйн сургуулийн багш ажилтнуудад сурагчид эх орны бахархал болсон эр цэргийн тухай түүхийг илэрхийлсэн сонирхолтой мэдээлэл бүхий танхимтай болсондоо баяртай байгаагаа хэлсэн байна. Энэхүү танхим бий болсноор хүүхэд залуучдад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхийн хичээлд сонирхолтой болгох, Ахмад Дайчтын гавьяаг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тодтоглоо.